монголчууд жоохон дэшээ гарч байгаа л дарж унгаахаа. Ялангуяа дахиад энэ фэйсбүүк руу орохоор л бүрээс ингэхийн ямар зовлонтой ч юм. Өөнхөө ирчээд буцах амьдралаас одоо юуг ингээд нэг ам болоалтаад ингээд хүл алтраад дайраад идэв. Түүхтэй улсын хажууд бид нэр түүхтэй байхгүй юу бүр. Би тэгж хэлмээрсэн. За тэгээ тиймэрхүү юм боддөө штэ. Одоо хайлаа хөвчлээ штэ. Морины сургалт руу орчлоо штэ. Ингэдэж штэ зөксөхгүй болол цаашаа яваал. За энэ төрөнд одоо энэ өдрийн мэндийг үзэж байгаа бүх үзэгч түмэндээ бас хүргье. Тэгээд сайхан үйлчлэгэж байна уу. Одоо одохгүй сар шинэ маань боллоо тий. Тэгээд та бүхэндээ бүгдэнд нь бас сар шинэ мэндийг давхар хүргье. Уран бүтээлийн ол зомог гэх юм бол бас энэ жил нэлээд байлаа. Өмнө тайзны уран бүтээл Монгол хаан жүжигэн дээр ажиллаж явжсэн бол энэ жил одоо харьцангуй дэлгэцийн уран бүтээл дээр ажиллах боломжууд гэх юм уу тийм цаг хугацаа бол олдлоо. Энэ 100 өнгөрсөн 100 хийгээд сая энэ өвөлтөд нийлээд өвөл зөний зураг авалттай тусгаар тогтнол хэмээх одоо Тодко Самсны зохиол Тамирын найруулгаар бүтсэн хүү уран сайхны кинонд бас тоглолоо. Эхний саналыг бол яг тэр чи яг наадмын үеэр л юм да. Наадам төхөд үйжсэн. Тэгээд тэр үед зохиолч Тодко Самсон залгасан л да. Тэгээд заахад нэг ийм кино одоо өмнө нь над хэлж байсан. Та нэг уншичаараа анхын чинь жүжигийн зохиол байсан баха. Тэгээ санаж байна. Би тэр нэг унших завдал байхгүй явсаар байгаад одоо дүүний чи уран санааг нь олж шүү. Тэн дээр одоо ийм дүрийн санал тавих гээд байна. Тэгээд уулзалтсан. Тэгээд найруулагчаар нь манай Тамира маань ажиллаж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд зохиол дээр л бичээд ороод ирсэн л дээ. Зохиолч Тодко Самсон. Тэгээд найруулагч Тамир гэдээ ороод ирсэн. За тэгээд киноны бүрэлдэхүүн маань ямар хүмүүс байгаа вэ гэж сонирхолтой санагдсан надаа. Тэгээд мэдээж тэрийн сөрхөл сувдгаа манай Ардамжин сарын tuyагч гэл дараагийн театртаас хамт мөр зэрэгч ажиллаж байсан дээ. Манай Тодоо байна те. Тод гэрэл. За тэгээд манай Ган Чимэг байна. Манай Одон Чимэг байна гэл хамтдаа бид нар бүгдээрээ театрт л бас цуг ажиллаж байсан. Нэгсэндээ занзангаа мэддэг те. Хамт уран бүтээл дээр ажиллаад зовлон жаргалаа цогтой үүрлцсэн хүмүүс байгаа юм байна. Тэгээд энэ надад бас их эргээд бид хүнийг уран бүтээл дээр нэгдэж нийлэхэд бас их гоё түлхэж сулж өгсөн. Зориг оруулсан. Яагаад зориг оруулсан бэхээр энэ айсан. Яагаад гэвэл тусгаар тогтнол буюу бошиг сахигч нэртэй. Тэгээд оролцож байгаа дөрүүдийн ингээ харахаар хөндөж байгаа сэдв болон тэр мэдээж тэр түүхэнд асар мундаг хүмүүс оролцсон байгаад байдаг. Тэр хүмүүсийн нэрсүүдийг сонсоод тэгэл айсан л да ер нь. За одоо эн чинь түүхэн кино шүү дээ. Бас энэ дээр яана гэд. Тэгээд айлангуяа намайг одоо Чингуан Хантерч гэхээр нь би одоо үнэхээр бас цогцолтонд орж ирсэн. Яг өмнө нь би бол нэг шторконд л орж ирсэн юм байна лээ. Сандамбныг хөдөг. Тэ 3 хоногийн дотор өтөр дүргийн зайлаа гэж Сандамб л орж ирээд яадаг. Тийм баримтат киноны шторконд орж ирсэн болохоос шиг бүрэн хэмжээний уран сайхны кинонд ингээд гаргаж ирнэ гэдэг дээр бол надад их жоохон юу гэмдэ айж бэргэгч гэдэг юм уу те болгоомжлох гэдэг юм уу ажиллах хэрэгтэй юм байна да ангих хэрэгтэй юм байна да гэсэн олон бодлууд зэрэгцэж орж ирсэн. Тэгтээ мэдээж саналыг бол сайхан хүлээж авсан. Энэ боломжийг бол одоо ямар ч уран бүтээлч хүн бол их сайхнаар хүлээж авах байх. Тэгээ мэдээж үүрэг хариуцлага гэдэг юм бол нурган дээр ирхэн тодорхой. Энэ дээр тэгээ чадлаараа л бид хүн хичээсэн. Тэгээ найруулагчийн маань их залуу найруулагчид зоримог шийдлүүд өөрийнхөө харж байгаа хэлж байгаа зүйлүүд надад бас таалагдсан. Тэгээ тийм учраас бүгдээрээ санаа оноогоо нэгтгээд нэгэн зүг тарья гэдэг тэгээд дайрч орсон байна. Хамт тэмцсэн нөхдийнхөн хороогдохын үзэж өнчрөвч хан төрийнхөн сүлдийг сөхрүүлэлгүй харин мандолов. Монголч нь өөрөө маш том түүхтэй гүрэнт улс шүү дээ. Ер нь бол бид нар эргээд харах юм бол өөрсдөө нэг жижиг мэт ингээл бодоод байдаг. Тэгтэл өвдөөцийн гайхалтай том түүхүүдийг ингээл хүннээс өнөөгөөс ахуулаад бодоол наашлал те. Бүх хаадуудын гайхалтай том түүхүүд байна гэл ингээл харах юм бол үнэхээр бадрангуй омгшмоор тэмцэтгэл төрдөг. Нэг бид нар мартажлахгүй. Тэгтээ бас харамсалтай түүхүүд ч би хэлмэгдүүлэлт үе гэдэг юм уу. Монголчуудыг өөрсдөө хятсан те. Бас хэцүү харамсмаар түүхүүд ч би, бахармаар түүхүүд ч би. Энэ түүхүүд дундаас одоо тусгаар тогтнол кинон дээр гарах үйл явдал буюу 11 оны тэр нэг гайхалтай хүмүүсийн суу ухаанаар
тусгаар тогтнолоо тунхаглаж зарлаж чадсан энэ тухай л үзүүлэх гээд байгаа кино шүү дээ. Энэ бол үнэхээр бас монголчууд бидний ялангуяа хүүхэд, залуучууд үзүүлэх ёстой, эх орно хайрлах сэдлийг өгөх ёстой. Энэ чинь бас ийм учиртай бидний тусгаар тогтнолж байгаа болцсон юм байна шүү дээ. Энийг бид нэр эрхэмлэж нандинаж хайрлах ёстой юм байна. Одоо сүүлийн үед ингээл хэцүү зөндөл байна л да. Одоо болж бүтэхгүй байгаа зүйл байна. Монголчин яа байна гэл бус гадны улстай харьцуулдаг ч юм уу, боддог ч юм уу те. Ингээ маш олон зүйлүүд байна. Одоо сүүлийн үед эмзэглэж байгаа зүйл юм бол олон залуучууд одоо эх орноосоо явж гадагшаа дутгшоо те. Ажиллахаар, амьдрахаар бүр ингэж эх орноосоо дөрвж байгаа мэт ингээд ийм зүйлүүд сонсогдол байдаг л да. Гэтэ зэрэг тэрэг бол бас буруутгаж болохгүй. Тийхтэй бидний өвөг дээдс, бидний гайхалтай удирдагчд маань төр нийгмийн зүтгэлтэнүүд маань ямар гайхалтай түүхээр, ямар их золиосоор энэ одоо юу гэдэг бидний тусгаарт энэ одоо дэлгэсэн тэрлэгш гэж гүрээхэн хэлснээр ярьдаг шиг энэ сайхан газар нутгийг маань ингэж хайрлаж хамгаалж бидэнд үлдээсэн бэ гэдгийг бид нар мартаж болохгүй түүх юм аа. Энийг зүгээр түүхийн ном гэдэг ч юм уу 10 жилийн сургуульд хэн нэгэн багш нь заагаад хэлээд ойлгочдөг зүйл биш юм байна. Энийг заавал дүрстэй, хөгжмөнтэй, жүжигчдийн одоо юу гэдэг ажиллагаатай нэгсэндээ хоолоор бол ам чимтэн маш гоё тааруулаад маш гоё порцент доштойгоор ингээд хүмүүсийг амтаа шимтээ юм хоолоор дайлдаг шиг ингэж хүргэх хэрэгтэй юм байна. Энэ илүү хүрнэ. Тэгэхгүй бол ёстой нөгөө түүх маань одоо юу гэдэг тоосон дарагдсан ном шиг те уншдаггүй эргүүлдэг хуудсан шаарлсан тийм ном шиг гэж хадгалагдах те ийм зүйл биш юм байна. Энэ түүхийг айлуулах задлаад түгээн дэлгэрүүлээд үргэлж мөнхөд хойшд ингэж сануулж явж явах зүйл юм байна гэдгийг л уран бүтээлч бид нар ойлгоод байгаа юм. Тэрний бол одоо гол гүүр нь да ялангуяа уран бүтээлчд энэ түүхийг дандаа сөхөж, дандаа сануулж, сайн муу хамаахгүй. Тэрийг дагаад одоо сайн болсон, муу болсон гэж шүмжлэн үзэгчдийн ирэх. Гэхдээ нэг байнга сануулж явах л зөв юм байна. Энэ мессежийг. Хэр олон түүхэн дүр дээр ажилласан байдаг юм бэ таны хувьд? Одоо магадгүй тоолж үзсэн бол одоо тэтгэн гэд хэлэх юм боломжтой юу? Цөөхөн, маш цөөхөн. Хүмүүс намайг маш олон түүхэн дүрд бүтээсэн битэр ингэж ойлгоод байдаг. Тэгээ харамсалтай нь бол түүхэн уран сайхны кино түүхэн дүр дээр энэ баг анхных нь баг. Одоо түүхэн. Тэгэхээр би бас өөрөө бас нэг л одоо юу гэдэг нэг театрт байхдаа бол дэлгэцэн бүтээл дээр сая ярьлаа шүү дээ. Энэ бол миний баг Чиван хандорчийн дүр бол дэлгэцэн уран сайхны киноны төрөлд бол анхдагч нь байх. Тэрнээс өмнө нь бол тийм түүхэн дүр дээр бол тэгж тоглож байсан зүйл би бол санахгүй байна. Театрын тайзны бүтээлээ гэх юм бол модон шанью хааны дүр дээр түүхэн дүр дээр бол тоглож байсан. Тэгээд атганы жүжигэн дээр Чингис хааны ууган хүү зүчийн дүр дээр тоглож байсан. Яг Монголын түүхүүдээс л яриад шүү дээ. За тэгээд Ану хатан гээд жүжигэн бол Анжела Баатарын дүр дээр тогложсэн гэдэг ч юм ингээд тайзны бүтээлүүд бол ганц нэг ингээд байгаад байгаа юм. Киноны үед гэх юм бол яг ингээд түүхэн хүний дүр дээр гэх юм бол одоогор бол бохгүй яг энэ л одоо удахгүй дэлгэцэн л гарах гэдэг юм л да. Туургад усгааруулсаа тунхаглаж чадсан дамби амгшнам. Хамаг Монголын халуун тулгыг хөргөлгүй өвлүүлж чадсан дан тайтгарнам. Та ер нь өөрөө хэр эх орончгүй юм бэ? Магадгүй зүгээр монгол хүн бүр би эх оронч гэж яг саяны хэлдгээр сошиалт ингээл нэг компьютерийн цаанаас эх оронч дүр үзүүлээд байх. Яг ингээд эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх гээд байгаа юм бэ гэдэг дээр. Эх оронч гэж би бол яг өөрийгөө байх гэж хичээдэг. Миний хувьд эхний асуулт нэрвэлт. Эх оронч байх юмсан гэж хичээж байгаа. Тэрнээс төлөө одоо өөрийнхөө сонгосон мэргэжлэрээ дуурах юм дээр дуурайд уран бүтээлдээ шингээгээд ажиллахыг хичээж явж байгаа. Энэ бол нэг илэрлэл нь байх. Нөгөө илэрлэл нь мэдээж мэргэжлээс гадна амьдрал дээр бас тэр маань тусгал болж явах ёстой гэж боддог. Тэгээд энэ тусгал маань мэдээж хамгийн том зүйл бол одоо зөв явах, хүнд хэрэгтэй зүйл хийх, ирээдүйн Монгол улсад эрүүл чирэг иргэн бэлдэж өгөх гэдэг ч юм уу те. Одоо чинь үр хөвгүүдтэй зөв одоо явах, зөв хүн болох ингээ багаас нь амдаа нэг чиглүүлээд ойлгуулад ухааруулж гасан гэсэн бодол эрмэлзэл байдаг. Гэхдээ би яг чадчих нь уу чадахгүй гэдгээ өөртөө анализ хийж чадахгүй.
нэг одоо мэдхгүй мөлий нас дээр гарч байгаа ч юм уу өөрөөсөө асуух асуулт байх. Одоо бол яг ингээд хичээж л явж байгаа нэг эх оронч байхын төлөө хичээж ажиллаж байгаа залуу гэж ойлгож болно. Эх оронч гэж ер нь ямар хүн байх ёстой вэ гэсэн миний шалгуур бол яг л сая бид тэр ярьдаг өнгөрсөн гайхалтай түүхүүдийг бүтээж чадсан эрх мөд бидний өвд эцэг л хэлж байна. Эднэр бол заримдаа би боддتي. Байглаас энэ ихийн умайд ингээд хүн бүрлдэж байгаа шүү дээ. Тэгээ заримдаа жоохон хүмүүсээс санаанд оромгүй том хүнээс ухаантай үйлдэл гардаг шүү дээ. Эний чи хинч зааж өгөөг байхад энэ чи цаад хумсраараа энэ хүүхдээ ингээд өөрийнх нь нэг өөгдөл байгаад байдаг шүү дээ. Энтэй адилхан эх оронч хүмүүс төрдөйм болов гэж би ойлгосон. Аав ээж нь хэн байхаас үл хамааран тэр хүний өөрийн байгагдлын өгдөл мэдгүй одоо юу гэж ярьд юм бурхнаас өгсөн бэлэгч гэдэг юм уу цаанаас томилсон томилгооч гэж хэлмээр юм шиг те Монголыг аврагч гэмээр юм шиг одоо бурхан шашнаар бол бурхан нь юм шиг те ийм гайхалтай мундаг хүмүүс байна. Энэ бол хувийн амьдрал хувийн эрх ашиг золиослогч нар байгаа байхгүй. Модон шөнөг аваад үтсэн чи бүр ихтний те хүннүүгийн хаа модон шөнөг гэхтэл ямар амар золиосг хийгээд анх би зохиолын уншаал өнгөцгөө ингээд уншаад харчих юм бол нэг айхтраа алуурчин хэрцгий нэг травматай хүүхчиг эцгийг гэж хөнөөгөөл хайртай хатнаач өгч явуулаад хайртай моройч өгөөл бэлгэлээл газар нэгт нь тгий солиор гэж хагаад дайраад авдаа шүү дээ. Энэ бол тактик байсан юм аа ийм байсан юм. Чи ямар айхтар юм бэ? Эцэг муу удирдаад байна шүү дээ. Эцэг архин живээд байна шүү дээ. Эцэг бүр ингээд юм назгаа болж шүү дээ. Улс төр хэцүүдэж болохгүй шүү дээ. Улс төр өөдөнд татах хэрэгтэй шүү дээ. Гээд эцгийг онж байгаа шүү дээ. Гэж одоо тийм манай парламент хүн байна уу? Эцгээ байг л дээ. Хоёр нам байгаад байдаг те. Олон намууд байгаад бар одоо зөндөл нам байгаа хэл та. Ядаж өөрсдийнхөө амьдралыг золиослоод Монгол эх орны хөдлөө гэдэг одоо байна уу? Эх оронч хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлэх вэ гэх юм бол хувийн эрх ашиг болон өөрийнхөө те бүх зүйлийг хайртай нандин бүхнээ золиослж чадах. Ийм гайхалтай хүмүүсийг л эх оронч хүмүүс гэж хэлдэг юм байна л гэж би ойлгож явдаа шүү дээ. Миний хувьд. Өнөө цагт тэр элбэг байдаг бол. Гэхдээ арай өнөө цагт тэгээд би олж харахгүй шүү дээ. Тэгэхээр би бол төрөх байх гэж боддог. Өөрийнхөө амьдралыг золиослох хэрэгтэй. Тэ? Хаан хүн одоо юу гэдэг харц ардынхаа одоо зарцсан юм шиг л зүтгэх хэрэгтэй гэдэг үг байдаг шүү дээ. Тэгсэн хүн бол тэгэл аз жаргалыг ард түмэнд авчирна. Аз жаргалтай амьдралыг бэлэглэн тусгаар тогтнол одоо юу гэдэг эх орон газар шороо бүх зүйл нь үн цэнтэйгээр орших бүх зүйлүүдийг баталгаануулж өгнө. Тэгэхээр зэрэг одоо бол яг нэг тийм хүн одоогоороо байхгүй ч гэсэн ирээдүйд бас энэ олон том асуудлуудыг цэгцлээд ингээ гараад ирэх юм ухаантай, зөрөгтэй, мундаг золиослогч тийм хүн гарч ирэх байх л та. Заавал золиослоо орд юм байна л та. Гэхдээ өөрийгөө золиослох хэрэгтэй. Өөрийнхөө эрх ашиг идэж уух бүх юмыг одоо бол зүгээр би л гэдэг л мэдрэмжүүд харагдаад байгаа тий. Зарим үн чимшиг, худлаа чимшиг янз янз юм сонсч л байдаг. Тэгтэл нэг л тийм хүн алгаа гэж хэлмээр байна. Ер нь бол эцээцт монголчуудыгаа л мөхөө өгöd байд юм байна да. Монголчуудыгаа л доош нь хийгээд байд юм байна да гэдэг бодол төрсөн надаа. Тэгээ ер нь одоо ч гэсэн бас тийм байна. Монголчуудаа жоохон дэшээ гарч байгаа л дарж унгаахаа. Ялангуяа дахиад энэ фэйсбүүк руу орохоор л бүрээс ингэхийн ямар зовлонтой ч юм битээ тэгэл одоо. Урд хурдах ажиллаа өөрсдөө хийх ёстой зүйлүүдээ начигт сайхан хийвэл уг нь бол дороо штэ уг нь. Чинь тэгэл ингээл замын хөдөлгөөнд орсон ч л би гэл ингээл мөргөлдөжгөөл. Тэгэл мөргөллөө гэж яхад мөргөлдөж гин. Тэгэл босч ирээл хэрэлдээл зодтолтол унах юм. Гэж ууг нь бол их гоё хүлээцтэйгээр те. Бүх зүйлд гоё хандаад, бие биенийг хайрлаад ингээд харамлаа. Тэгээ хүн ч одоо бүгдээрээ нэг л амьдарч үзэж байгаа гэж төрөний ярьдаг. Тэгээ нэг сайхан бие биенийг хайрлж хүндлээд ингээд явах юм бол мөбөгнөхөө ирчээд буцах амьдралаас одоо юуг ингээд нэг ам болоалтаад ингээд хүл алтраад дайраад идэм бэ. Дайрах хэвээр юм чинь одоо энэ кинонд дэр гараад байна шүү дээ. Амиад ивсэж хайрлах юм чинь бол шал өөр юм даршаад байгаа байхгүй да. Тэгэхээр бид нар арай л жижиг юм руу
алдцаад байгаа юм биш үү дээ. Жижиг юм дээр анхаарлаа хандуулж ууралдаад байгаа юм биш үү дээ л гэж бодоод байдээ. За яг тусгаар тогтмол кинонд тоглосон гол дүрлэн тоглосон жүжигчин хүнийхээ хувьд биш. Ингийн уран бүтээлч хүнийхээ хувьд яг энэ кинонд ямар магадгүй дүн ямар яаж дүгнж байгаа вэ? Ер нь өнөөгийн Монгол кино яг энэ түүхэн киноны үнд ямар дэвшлийг магадгүй авчирж байгаа гэж харж байгаа вэ? Зүгээр жирийн жүжигчин биш те Эрдэнэлэг гэдэг хүний өнцгөөс ингээд би хөндлөнгөөс ингээд энэ киног харах юм бол энэ киног бол заавал үзэх ёстой кино. Тэр нь юун дээр гарах вэ? Энэ бол их гоё намтарчилсан кино болно. Би сая ингээд яриад ингээд тусгаар тогтнол гэдээ ярихаар одоо би энэ ирээдүй хойч болсон бидний одоо юу гэдэг энэ газар шороо эх орныг хайрлаж хамгаалж явах хүүхдүүд илүү хүзээсэ. 10 жилийн хүүхдүүд, оюутан залуус маань их хүзээсэ. Эндээс их гоё намтар сонсно. Энэ түүхийг ямар гайхалтай зүйлээр одоо бидний яриад энэ тусгаар тогтнолын олсон өдөр гэж бид баярлал тэмдэглээлээдэг. Энэ баярын өдрийнхөө ядаг утга учирыг нэг зөв ойлгож ясаа билээ гэдэг зүйлийг энэ кинон дээрээс үзсэн. Та нараа нэг сонирхолгүй хичээлдээ суугаад ингээд нэг би ч гэсэн хүүхдэл байсан 10 жилд байсан хичээлээ тасдах мастах үе зөндөл өгдөг штэ. Тэгэл ялангуяа зарим үед тийм төвх мөхийн хичээлийг бол пялан штэ. Математик төвх мөх гэл. Энийг бол уран сайхны кино гэдэг хувилбараар их сонирхолтой entertainment хэлбэрээр ингээд нэг хүүхдүүдэд хүргэх юм бол энэ түүхлэх хамттай илүү ойлгомжтой тий уншсанаас дуу төрстэй ингээд тоглоод ингээд тайлбарлаад өгчүүл илүү их гоё юм шиг болохоор юм шиг над тийм бодол байдаг байсан. Тэр энэ бодол бол миний бодол одоо энэ манай Тамирын найруулагчийн маань энэ намтарчилсан болгож хийж байгаа энэ кино бол их гоё болсон байх гэж би бодож байгаа. Таныг одоо яг жүжигчнээс гадна бас одоо аав кино, хиймэр кино, үргэлэг гэл ингээд найруулагчаар нь бас хүмүүс илүү хөлөөлттэй бас байгаа зүйлүүд байгаа. Тэгэхээр таны хувьд сүүлийн үеэр яг энэ найруулагчаар ажиллах дээр төвлөрч чадж гин үү? Ер нь ойрын төлөвлөгөөнд байна уу? Ер нь бол ойрын төлөвлөгөөнд байгаа. Мэдээж би жүжигчин найруулагчаар төгссөн юм шүү дээ. Тэгээд одоо найруулагчаар бас хэдэн киног л хайчихна гэж байхгүй. Мэдээж бодцсон 2-3 кейсүүд бол байна. Тэгээд одоо энэ ондоо багтаад зургийг эхлүүлэх гээд нэг зохиол дээр ажиллаж байна. Одоо ерөнхийдөө бол энэ ондоо багтаад зураг авалтыг хийчих төлөвлөгөө гаргачихсан ажиллаж байгаа. Тэгээд бас л Монгол ах үйтайгаа бас л Монгол гэдэг зүйлээ дуурахыг хичээсэн тийм уран бүтээл байгаа. Тэр цаг нь болохоор бас зарлах. Ер нь бол найруулагчаар ажиллагдаж илүү их нэг юу шаарддаг, цаг хугацаа шаарддаг. Яг уу саяхан би одоо энэ дурдсан кинонууд дээр бол яг зөвхөн жүжигчний үүрэг оролцоогоор орж байгаа болохоор зөвхөн өөрийнхөө дүрийг бодоод явчихна те. Партнертойгоо яаж харилцахыг гээд өөрийнхөө дүр дээр ажил явуулж байгаа болохоор харьцангуй гайгүй л те. Кино найруулна гэдэг маань өөрөө асарх цаг ордог. Тэр дөрүүдийг бодно. Зохиолоос гадна найруулагчийн зохиол гэх кино зохиол болгож хувиргаж авна. Тэн дээрээ багаа бүрдүүлнэ. Баг бүрдүүлэхээс ахгуулаад дүр сонголтоос ахгуулаад за тэгэл зураг авалтын талбай болон зураг авах газруудаа сонгохоос ахгуулаад бүх юм найруулагчаас шалтгаалдаг. Тэм учраас нэлээд цаг хугацаа ордог учраас сая худалчинд бол би нэг 4 жил гарамтай ямар ч киноны найруулах юмд орч чадсангүй бүх ажлууд хойшин тавиал тэгэл ингээл жүжигтэй зурлалцсан. Монгол хаан жүжигтэйгээ зурлалцсан. Одоо энэ жил бол нэг уран сайхны кино, бүрэн хэмжээний уран сайхны кино бариад авчихсан явж байгаа. Тэгээд сүүлийн асуулт таны яг амьдралдаа баримталж байгаа зарчим юу вэ? Магадгүй одоо энэ саяны хэлээд байгаа гараад л байгаа энэ стрессүүдээс ангид байхын тулд авдаг арга хэмжээ магадгүй ингээд өөрийгөө чөлөөлж байгаа эсвэл илүү тайван байлгаж байгаа тэр зүйлүүд нь юу байна? Юунд илүү анхаарч байна? Тэгээд бид нар ч одоо тэгээд нөгөө ажил мэргэжлийн онцлогоор тэгэл нөгөө зохиолтойгоо л зурлах юм дөө. Тэгээд одоо хүмүүсийн тавьсан кино зохиол гэдэг ч юм уу тэрийг уншин бодно. Тэрүүгээр одоо тэр ертөнц зөргөл орчиж байгаа юм чинь. Тэр чинь бас нэг юм орчноос ингээд гаргачихж байгаа шүү дээ. Тэр зохиолтойгоо зохиол уншаа суух. Өөрийнх нь хийх гэж байгаа уран бүтээлийнхээ одоо юу гэдэг юм бас зохиол бүх юмудаа ингээд задлаад суух. Энэ бол бас нэгдүгээрт ажил боловч бас нэг энэ ертөнцөөс салгаад байна шүү дээ. Бид нар хийж байгаа ертөнц.
Бид нар чинь ертөнцөл бүтээж хүмүүст үзүүлэх гээд байгаа шүү дээ. Гэхдээ тэр бүтээж байгаа ертөнцүүд маань аль болох л одоо их гоё гэгээлэг гэх юм уу эсвэл их гоё бадрангуу одоо нэг за гунигтай байсан ч гэсэн тэр нь цаанаа нэг хүнийг нэг гоё нэрээгээд нэг гоё сургамж авчхаар зүйлүүд л хийгээд байвал зүгээр юм болоо даа л гэсэн миний зөвхөр бодол байдий. Тэгж хичээж ажиллаж байгаа. Тэгээд бас чөлөө цагаараа гэх юм бол энэ мэргэжлээс гадна юм бол одоо нэг спортоор хичээлэх дуртай. Сайхан зааланд очиж жимд яваа сайхан хөлсөө гаргацгаар. Нэг гоё ингээд нэг нуруунд дээрээс ачаа гэдэг ч юм уу дотор буглаадсан янз янзын стресс ч гоё ингээд тайлагддаг. Спорт бас их гоё хүнийг яаш. Тэгэхээр бас нэр спорт их гоё гэснээс бас залуучтайгаа бас гоё спортоор хичээлээрэй гэж бас уриалмаар байна те. Бүгдээр ингээ хөдөлгөөний дутагдлаа айгүйх орж байгаа юм шиг бас анзаарагддаг. Тэгээ бидний ажил мэргэжил гайгүй болохоор зэрэг гайгүй л дээ бид нар чинь ингээл хөдөлгөөнтэй ингээл 100 мөнгө ихэлж морь малуунал ингээл явчихдаг. Тэгэхээр ингээл өөрийгөө бодоод ингээл ангууд хөдөөмөдөө очиод ингээл адилхан жүжигчин залуучууд гэдэг юм уу ер нь ингээ хойч үе ингээл харж марж аялал цуглаар явчих чинь морь ундаг ч юм уу те тэмээмэнээс айцхтаадаг ч юм ингээд мал аж ахуй гэдэг ч юм уу бид нар нүүдэлчин соёл ахуйгаасаа ингээд алсраад холдоолгоо юм бэл тасраалгаа юм бэл. Тэгэл улмал юм суурм гэдэг манад ингээд ширээний ард ч юм уу кофе уусан ч гэдэг юм уцаа уусан ч юм уу тэгэл хараан муудсан шүдэн муудсан ийм л хүүхдүүд болж харагдаад байгаа байхгүй юу. Тэгэл нэг энэ дөвчи ярьсан. Тэгэхээр зэрэг аль болох ядаж 103 сарда сайхан хөдөө хараад морь унцдаг гэх тээ. Монгол эрэгтэй хүүхд толгой морь унц чаддаг байгаасаа гэж би боддог дотор. Морь ч бас гоё штэ. Морь унаад өгөр амьтанд хайртай болно наацх юм. Дээрээс нь бие бэлтэр чангарна, үе мөч чангарна гэдэг ч юм уу. Тэгэл морь унаал гэхгүй тэрхэр илэг бөөрөө яаж хамгаалах вэ гэдэг ухаан суугаад гэтэл бөөрөө дөргөжлөхгүй маний химэн дээлэж бүсээ чанга бүслэх юм нэг химэн гэдэг ингээд айгүй ол юм дагалдаад ингээд хөгжчихдөг болохоор за тэгээ тиймэрхүү юм боддөө штэ. Одоо хайлаа хөвчлээ штэ. Морины сургалт руу орчлоо штэ. Юу ярьсан бэ? Facebook-ээс яадаг эсвэл бүр бөөрний мөрний өвчээр авчлаа штэ. Монгол улсын минь тусгаар тогтнол үнэн мөнх оршиг